Өнөөдөр нүүдэлхийн тэгээд одоо очих газар болохоор өвлжинд буухаас нэг хэд хоногийн өмнө очиж буудаг газар гэх юм уу. Тэгээд эндээс нэг 10 км-ийн зайд байдаг. Би тэгээд нэг влог хийх гэж оролдоно. За би малаа туугаад явж байна. Манай гэрийнхэн нараас гэрээ ачаад түрээд ирнэ. Тэнд ганц гэр байна. Говийн ганц гэр. Зах хязгааргүй үргэлжлэх удам их таалтуун сахалтай айлгүй ганц нөмгөн гэр сахар ятангаас цаадлаа. Саяных манай хөршээлийн гэр урд өдөр цас ороод бүр амар хүүтрээд тэгээд эднийхээ өвлжин рүүгээ нөгөө явцсан. Одоо ерөн хөдөөний айлууд бүгд ийм болсон доо. Намар 9-10 сарын үед том гэрээ өвлжинд гаргаж барьчаад тэгээд жижиг гэрээрээ оттор нүүдэл хийж явж байгаад тэгээд өвөл хүүтрэхэр шууд өвлжиндөө буучдаг. Бас нэгэн бодлын амар л да. Тэгэл өвөл лүүжрэл хар хүүтэнд гэр барьж байхаар өвөл лүүжрэл шууд бэлэн гэрлөө орохоор чинь амар штт. Тэнт харагдж байгаа хар дэлэр давчих юм бол ер нь нөгөө буух газараа нэлээд төхөж очино. За нөгөө хар дэлэрээ даваад ирлээ. Одоо тэнт харагдж байгаа цагируулгаач тэнд манах бууж байгаа. Одоо тэнд нэг их цастай харуул байгаач тэрний бэлд нь манай сумын төв байдаг. За тэгээд энэ өндөр бол манай сумын шүтэн бол за ер нь нэлийн төхөөд ирлээ дээ. Одоо тэнд харагдж байгаа даваад авчих юм бол баг очлоо. За ямар ч тач ирлээ. Манай гэр тэнд харагдаж байна. Манай хэд бүр айл хэдий гэрээ барьчихсан юм шиг байна. За одоо харъя дөө. Тэр манай сумын гэрэл харагдаж байна. Тэр одоо яг нэг гэрэл яг тод анивчаад байгааз яг тэр газар манай сумын төв байгаа. За манай буусан газар нэг иймэрхүү газар байна. Дээрээс харах юм бол ингэж харагдана.